Өвөн гайгүй байгаа. Ямар их удаж байна. Бүр санаа зовоод байна. Гайгүй хөө Бука. Битээ санаа зов. Манайха юуны ирж байна? Хартаа? Пөө хин бэ? Хөө ямар хөөр юм бэ? Найзуудаа би эргээд ирлээ. Сая юу болсон гэж анхны шидтэнтэй уулзаад надад бүх зүйлийг тайлбарлаад тэгэл хамгийн сүүлчийн хүчээж гисэн авчихсан. Энэ бүх зүйл яагаад ихэлсэн талаарч бүгдийг мэдэж авсан. Совдон чулууг хаана байгааг ч гэсэн мэдчихсэн. Аа. Отгоо совдон чулуу минийх болох нэ. Хүй. Совдон чулуу руу явцгаа хүүхдүүд ээ. Одоо эртгээ явъя. Таны охин чинь найзуудаа дагуулад энд ирж байгаа бололтой шүү. Хөө, энэ чинь ямар гоё газар вэ? Тэгээ тооны. Хідүүлээ совдон чулуугаа авчихлаа штэ. Гэтэ эн чин совдон совдэн л та. Яаж авах юм? Ясо, чи зүгээр үү? Хамгаалттай юм шиг байна. Огт хурж болохгүй байна. Бүтлгүй залуунууд шүү дээ. Анхны шидэнд тэгээд энэ минийгээ хилээд өгч болоогүй юм бах та. Болоогүй юм байна л та. Анхны шидтний хэлснээр бол энэ чулуу онгойлгох түлхүүрнэ гэсэн. Гэхдээ яаж онгойлгох талаар нь хэлж өгөөгүй. Юуны? Би олчих шиг боллоо. Чи энийг ирээд хардаа. Хүүх, тийм байна. Яг миний зүйлтний хэлбэртэй адилхан харагдаж байна. Юу ч гэсэн оролдоод үзнэ. Найзуудаа, би авчихлаа. Чи хэм бэ? Одоо ойлгож байна. Тэгэхээр Букагийн өвөө хаана вэ? Хаана вэ гэж асуугаад байна. Одоо тэр тийм чухал гэж үү? Урдаа байгаа найзуудаа хар л та. Бас гэр бүл чинь, ард иргэд чинь тэр байтугай бүхлүүд нь нойрын гараг чинь зөвхөн чамаас болоод үгүй болгоч. За яах. Би чамд хоёр сонголт өгье. Совдон чулуугаа надад өгөөд найзуудыгаа аврах. Эсвэл чулуутайгаа эндээ ойр ганцаар үрдүүлдэг. Сонголт чиний харт. Нори гарагийн гүнж хэд хитрхи гинэн байна да. Үгүй. Тони! Чимөө бол энэ хүртэл тэднийг дагчаад юу ч хийж чадалгүй яаж миний өмнө нүрийн харуулж чадаж байна. Мөхөс намайг өршөө эзэнтэй. Эзэнтэн минь та болгооч хайрл. Энэ бол залуу гүнжийн итгэлийг нь олсон найзуудынх нь нэг үлээ. Тиймээс тэд нар найзынхаа төлөө энд ирэхэд бидэнд ашигтай байна гэж би тунгаана. За яах вэ? Наадгаан хор. Юуны? Чи удахгүй хамгийн нандин зүйлийг алдах ямар байдгийг мэдрэх болно.